Powered by Airplane. Айлын хөгжи. Юу залуусан ингээ basketball Kardashian season 2 episode 27 Powered by Airplane айлын хөгжи. За энэ л октод манай бас сагсны ертөнцид маш олон сонирхолтой зүйл боллоо хэдүүлээ шууд ярианд орцгоё. Бид намгийн ярилцах сэдв болохоор Ham Falcons болон Has Broncos цувралын талаар ярилцлаа. За тэгэд цуврал бол ямар ч тач 3-1 болчлоо. Ерөөдөө Falcons-ийн хувьд бол боломж өдрөөс өдөрт тоглох нэлээд багасаад ялч агуулгын Broncos илүүрхэд сүүлийн 4-р тоглолтыг хожоод цуврал 3-1 болчлоо. За тэгээд тухайн цувралын ерөөдөө би бол гейм 3-ын дараа урт тоглолтын дараа босын тулаг коучийн постноос эхлэе гэж бодож байна. Ихэд бол гэхдээ Facebook-с л устгасан байх шиг байлаа өөрөө. Тэгээд тухайн постыг болохоор яг гейм 3-ын дараа бол өөрийнхөө сошиал хаяг дээр бол бичсэн мэлээ тул нэг жаа. За Ham Falcons Монголын бөмбөгт хөгждийн лиг залуу тоглогчтой баг хамт болон үсгэлжингийн үлгэр үргэлж байгааг Монгол даяар харж байгаа байх. Өөрөөсөө Монголын шигшээ топ тамирчтай сайн спорт сэтгэл зүрхэн тулцсан компани багуудыг баахан самарчаад хийж чадаагүй байж амаараа олон анаалдаж доош нь хийгээ болчоор намайг доош хийж болно баг тамирчдыг болохгүй шүү. Олон нийтийн хэрэгслээр анаалтсан болохоор ч бичлээ Азийн топ Монголын 9 удаагийн аврага хамгаалж байгаа алдар тасын үлгүүд багтай манай залуус бэртэл гэмтэл их байгаа ч чадхаараа үзэж байна. Алдар тасын үлгүүдийн плей-офф шатанд хожино гэдэг бол ярьж харж үзэж байгаа хүмүүс том үсгэлжингийн үлгэрийн түүх юм. Нүдний далд үнэн байж бодит цагсан бөмбөгт багш коуч шудраг зөв сайхан байвал амжилт зэд сайхан багуудаас санаал ирж амжилт гаргадаг болно шүү. Тэгээд хоёр хүнийг меншнтсэн ер нь нэлээд бас юм ширүүн гайстай юм хөө постыг бол бичээд амжсан байлээ. Тэгээд яг хаа тухайн пост нь яагаад ингэж бичсэн шалтгаан нь яг миний ойлгосоор болохоор яг шууд амжилттай үеэр бас нэг Falcons багийн одоо тамирч юу ч юм уу те талаар ярьсан юм шиг байна. Тэгээд тэрнээс болоод тэр одоо ярьсан зүйлс нь таалагддаг учраас бүр Facebook-ийн меншндээ тэгээд бас нэмэх постыг хийсэн байлээ. Тэгээд та бүхэн бас энэ дээр юу ч божинд ор санаа бодлоо комментл үлдээн биз. Тэгээд тоглолтын хувьд юм. За мөн дээрс нь тоглолтын 3 тоглолтод бол бараг 20 гаруй оноос бол тэгээд Falcons баг бол comeback хийгээд бол цувралыг 2-1 болгож бол чадсан маш. Эсвэл цаг дуустал буужгүй дээ. Тухайн тоглолт тэгээд эрт барсаач одоо хөөгдсөн тэгээд Миллер тоглоог. Миллерийн хувьд болохоор амтч day to day буюу өдрөөс өдөрт гэсэн онцтой байгаа юм билээ. Амтч 4 сарын 6-нд болох BCL-ийн тоглолтоор бол цаачин бол оролцсон бол гэж хэлээ шүү дээ. Энэ цувралд бол оролцохгүйг нь одоо бол тодорхой байгаа юм билээ. Тэгээд тухайн гейм 3-т бол та бүхэн бүгд харсан да. Отгон жаргал болон Томи хоорондын одоо за тэр бол мэдээж хүнд алдаа байсан. Ер нь нэлээ маш хүнд алдаа байсан. Мөн дээрс нь тоглолтын төгсгөлцсөнд түшгийг бас нэг нилээ эвгүй Мангастад ч юм авч байна лээ. Гэхдээ энийг болохоор би энэ талаас нь харсан л та. Мэдээж энэ ус гсэн мөнгөний нэг хэсэг байхгүй юу? NBA-д ч бүр саяных байтгүй алдаануудыг уусаа бүр альч орны лигт бол маш хүн алдаанууд тэгээд эн чин плей-офф өрсөлдөө мэдээж гимтэх одоо тиймэрхүү хэмжээнд бол алдаа хийхгүйс нэг иймэрхүү маш хүчтэй контактыг бол угаасаа аль ч орны ямар ч гэсэн мөнгөний лигт угаасаа хийдэг. Тэгэхээр би энэ дөр бол нэг тийм отгон жаргалтай ингээм одоо хамгийн муухай тоглолтыг муухай бохор тоглолтог одоо шийбэл бодсоос бас төгөлдөр Сэргэлэн Баатар ч юм уу ингээд тэрхүү тамирчдыг нэрж болгосон. Энэ бол үнэхээр сагсан мөнгөний нэг хэсэг шүү. Энэ би ч иймэрхүү тоглолтын юм ихтэй тамирчд байдаг. Тэгэхээр энэр бас манайха хитрхи их одоо нэг одоо гавьятыгаа өмөрөөт ч юм уу одоо тэ эсвэл сошиал хитрхи ингээд шүүгчрэн болохгүй байна. Ингээд эсвэл энэ тоглогч ингээд холбооноос банд багаас нь хөөмөч ч юм уу. Энэ бол жоохон түү маш байгаа шүү. Энэ хэд бол нэг жоохон яг сагсан мөнгөлөөс нэрвэл харуулж энэ бол өмнөөс нь сагсан мөнгөд байсан зүйл одоо ч нэ байгаа цааш нь сагсан мөнгөд иймэрхүү хүнд алдаа бол угаасаа байж л. Тэгээд уус энийг хариуч нэг гейм 4 төр Чиманга бол өгөөл мөр өгөөл тэгээд хариуг нь авч ийлээ шүү дээ. Энэ ч юм бас ардаатай хамгаалахын багийн хүмүүстэй хүн шүү. Энэ ч юм бас юм зүгээр те энэ хүн чинь ингээд тэгэхээр зүгээр өнгөрчдөг юм шүү. Хариуг нь заавал барьдیں шүү гэдэг угаасаа солидын өөрийнхөө физикал юугаар бол мэдрэгдсэн шүү дээ Чимангааг. Тэгэхээр энэ дээр бол одоо ингээд энэ яриг өндөрлөө. Гэхдээ guys чаашч нь иймэрхүү финал магадгүй дараагийн тоглолтын ч дахин ийм контакт гарахыг бол үүсэхгүй. Хамгийн гол нь яг бэртэх хэмжээний контакт хэвэл мэдээж ёс судлаас маш онцгой. Харин нэг одоо нэг тиймэрхүү байдлаар хүчтэй мөрлөл ч юм уу контакт нэг тиймэрхүү бүмний төлөө ч юм уу тиймэрхүү зүйлс угаасаа хар ажил угаасаа биш үгээс. Тэгэхээр энийг бол хэдүүлээс энэ талаас нь илүү харах нь би бол зүйтэй гэж бодож байна. За харин гейм 4-ийн хувьд болохоор Чиманга бол 17 самбар 15 оноо дабл хийлээ. Маш их төлөө Пелег аль хэдийн эрт алдааны асуудал болоод аль хэдийн тоглолтоос нь гаргачлаа. Үнийг агуулгын хувьд ялц хүлгүүд баг бүх талаараа бүх матчапууд дээр илүү байгаад байна л да. Агуулгыг систем гаргаж иж байгаа хөлбөр ч юм уу
ялч бас хамгийн гол нэг гүйцэтгэлийн хувьд багийн ойлголцлын хувьд ялчгүй одоо дөнгөж нэг шинэхэн одоо эймлигээс гарчсан баг болон аль хэдийн дээдлэгт тухайн рострын дип рострыг хадгалаад 3-4 жил болсон багийн ялгаа ялцчгүй цувралд харагдаад байна л да. Түүнээс биш яг тоо баримтуудыг харуулбал Хьюга хийдгээ хийж ин Пелеч нь доороос ахуйнууд авж ин. За Веслиг одоо яг нэг 20 гаруй авж байгаа. Весли дээр нэг жоохон яг жоохон үйлийг гэвэл нэг өнгөрсөн жилийн яг агрессив металлын Весли бас нэг жоохон харагдахгүй байна уу да гэдэг нэг үнцэг бол байгаа. Түүнээс л одоо багийн дээр шилжилт хөдөлгөөн гарч иж байгаа ротейшн ашиглаж байгаа байж юм. Тулгын хөвчөл ихэд өнгөрсөн тоглолтод баг 12 3 тоглож ашигласан чинь ихэд нэг тоглолтод маш олон юм ингэж try хийгээл байгаа байхгүй. Энэ тоглож болох нэг маш олон ингэж тоглож ротейшнд бол ашиглаж байгаа. Харин тухайн зурлахаар бас хөлгүүдээс Барсагаас гадна бас Сегиах бол маш олон минутыг өнгөрүүлж байгаа. Тэгээд ялч хөлөө баг тэрмэхээр жигдэл байна да. Тэгээд тухайн цувралын 5 дахь тоглолт миний хувьд бол угаасаа аль болох урт удаан цуврал хүсэж байна. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар харуулж ирэхэд дараагийн тоглолтод бол Макс Бронкос бол дуусгаад бол гайхгүй. Яг тэгвэл дахиад цаашдаа түүний тэдний болохоор BCL-ийн тоглолтууд байгаа учраас аль болох эрт цувралыг дуусгаад өөрсөнд амралт өгөөд шинэ орж иж байгаа тамирчтайгаа одоо бэлтгэлээ дуусгах юм уу тиймэрхүү зүйлүүд рүү илүү үзэж байгаа байх. Тийм учраас тэгээд ихэд дараагийн тоглолтод бол яг би бол цуврал дуусах магадaltaй гэсэн юм тавыг өгж байна. Харин саяхан бас нэг юм мэдээ гарсан. За Дархан United-ийн тулга бол BCL-ийн үеэр бол хасын хөлбөмбөг багтаа бол албан ёсоор тоглохоор болсон. Энэ бол ер нь маш нүдэ болсон зөв шийдвэр гэж харж байна. Яг гэвэл зөвлөд бол мэдээж Сеги болон Барсагийн хоёр тоглогч байгаа. Харин Сэлгэд нь болохоор Пүрв дээрч ч юм уу холбошор байгаа боловч яг одоо BCL ч юм уу шал өөр төвчний сагсан бөмбөг яваад байгаа шээ. Тэгэхээр энэ хооронд Барсагийн оронд Барса нэг 10-15 минут тоглолт намрах. Энэ хооронд бол ямар ч ингээд санаа зовх зүйлгүй болчлоо плеймейкинг тал дээр. Одоо 4 сарын 6-нд Хонконгийн магтаа тоглолт тэгээд нийт BCL хөрөөлөх болохоор Хсийн хаан 6 тоглолтыг хийх байсан байхаа. Тэгээд 3 тоглолт сүүлийн 3 тоглолт болохоор Монголынхаа Эмма Грэнд бол хийх юм байлээ. Мөн дээрс нэг ийм яриа гараад байгаа тий. Норвел Пеле Warren тэгээд Мүүрч Маккензи Мүүрч энэ гурван тамирчин ингээд өргөдсөн мөрлөнд нь орсон байгаа гэдэг. Бид шууд мөрдөө Instagram-д бичиж асуусан юм л да. Ийм юм болоод байгаа мó чи үнэхээр одоо мөрөв болохоор одоо бол энд байгаа. Тэгээд тэгэхээр би бас яг энэ байгаа учраас юм биш магадлал гэж бодсон чи мөрөв болохоор ерөөс би бол гэж бодохгүй байгаа гэж байна лээ. Тэгэхээр магадгүй мөр бол биш байх. Warren бол нутаг бутсан та бүхэн харж байгаа. Ер нь Пелел байх та. Ягаад гэвэл өнгөрсөн жил та бүхэн санаж байвал Миллер, Жордан Толберт, Жорди Чумангагийн 3 тоглолт тоглосон хоёр ихэр цамхагтай тоглосон байхгүй. Тэгэхээр энэ үйлдэлд бол миний бодлоор магадгүй цуврал эрт дуусвал Норвел Пелеттэй бас зөвхөн BCL-ийн хугацаанд бол гэрээ хийгээд хамт бас аваад явахыг бол үгүйсгүй. Тэгэхээр миний хувьд бол би ч бас ихэд Миллерээр бас Instagram-тай бичсэн л тэгээд Миллерийн хувьд болохоор ихэд ер нь Пеле байх гэж байлээ шүү. Тэгэхээр бас үйлдэл багт BCL-ийн хугацаанд Дархан United-ийн төшөг болон Хамф Фалкосын Норвел Пелленер хамт тоглохыг үүсэв. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, Ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Ингээ баскетбол Кардашиан цоо шинхэн дугаар ихээр бэлэн болоод байна. Мэдээж бидэндээ хамтран ажилладаг. Син 4.3-тай. Хамгийн зөөлөн. Яаж биш үү хэлээ. Саахан хүүтэндээ. Чи энийг ирээд байгаа юм Оо, уу? наачтай. Бичлэгээ дуусгах юм зэ. Гампасуула бэбэш нэргөө бохор мөнгө тоол нэгтэн миний гар хэрэгөө зарлан ирэх. Одоо гайсны хүрх шин мэдээ байна. Энэ нь болохоор Tesla Properties Group болохоор асуулт багтай мэдээж он удаан жилийн хамтрал үргэлжлэж байгаа. Тэгэхээр энэ жилийн хугацаанд болохоор бас дахин нэг social giveaway зарлаж байгаа юм лээ. Тэгэхээр би одоо FTP-ийн доор description хэсэгт линкийг байршуулж та бүхэн тэр пост руу ороод comment хэсэгт нь бол комент үлдээгээд асуултууд багийн мерчийн эзэн болох боломжтой юм байл шүү. Тэгэхээр хамгийн гол та бүхэн хин нэгний одоо shareсэн постын доор биш яг Tesla Properties-ийн Facebook хуудас руу ороод яг тухайн постерын доор комент үлдээсээр болохоор асуултууд багийн мерчийг бол авахыг бол хожих юм байл шүү. Тэгээ амжилт хүсье. За бид дараагийн хэлцэд болохоор за нэгэн иймэрхүү шүүгчтэй холбоотой посттэй би бол энийг бол зайлшгүй ярих хэрэгтэй гэж бол бодож байна. За тэгэхээр бидний дараагийн хэлцэд болохоор иймэрхүү пост холбогдож байна л доо. Энэ болохоор үнэснээс мөнгөний одоо дээдлигийн яг official page-с нь бол одоо нийтлэгдсэн энэ л олон улсын шүүгчгийн Гамбайн Азийн аврагын дэнслэн 3 сарын 27-оос 29-ны хооронд Казахстан улсад болох U18 насны эмэгтэй Азийн авраг шалралт тэмцээний урьдчилсан шатны дэнслэх юм амжилт хүсье гэдэг нэг иймэрхүү одоо пост байгаа байхгүй. Энэ л бас манай Монголоос нэг шүүгч маань олон улс бас нэг тэмцээний шүүх тухайл пост байгаа. Тэгсэн чинь доор нь за нийт 1500 яг орчимтай байгаа. Тэрний бараг 500 хаахаа байгаа байхгүй. Тэгээд комментүүдийн нөөсөн чинь болохоор хийж за
очиж самархаар шийдчихтэй Монголд бол байж байхгүй хөөгдөж ирэх үедээ л гэж нэг хүн за тэгээд буруу үлээгээд хөөгдөх үйл гэж нэгсэн чинь тэгэхээр нэг хүн болохоор нэг мөр тэнцэнэ байж байгаад плей-офф дуусахаар ирүүл яадаг юм ер нь Азийн аврах шалралт тэмцээний урьдчилан шат будаа болох нь энэ хүнээр шүлэхээр хөөрхийгээд ерөөхдөө бол маш нэг юм жоохон hate comment ихтэй юм пост болсон байлээ л дээ. Тэгэхээр би бол мэдээж бас шүүгчтэй холбоотой маш олон юм шүүмжлэлтэй зүйлсээр олон тал дээр нөө шүүмжлэлтэй ханддаг. Гэхдээ яг нэг бас нийцэндээ монгол шүүгч бас гадаадын тэмцээнээр очиж шүүх гэж юм бас өөр өөрөөр харуулах боломж бас нэг сайжрах туршлага ш. Тэгэхээр бас энэ дээр нь хүртэл одоо заавал одоо ингэж бас хейтлэх надад бол жоохон өрөөсгөө санагдаад байгаа байхгүй. Энд ч бас монгол хүн бас гадаадд очиод бас туршлага судлаад одоо шинээр одоо бас нэг өөр тэмцээн шүүгч тэгэхэд л харин ч миний бодлоор бол жоохон амжилт хүсээд мэдээж алдаа оноотой шүүлт маш их байгаа. Дээдлийн шүүлттэй асуудалтай маш олон зүйлс байгаа. Гэхдээ яг энэ чинь дээдлийн тоглолт биш. Олон улсын тэмцээн учраас энэ дээр бол миний хувьд бас ингэж hate comment бичээд байгааг болж байгаа ойлгоогүй. За бидний дараагийн сэдв болохоор за SJBs болон Сэлэн Боднос багийн цуурлын харилцааг бэлэн болоод байна. За цуурлын хувьд бол 3-2 болцсон байгаа. Яг өнөөдөр орой бол цувралын 6 дахь тоглолт болно. Хэрвээ энэ цувралд Apes хожвол түүхэнд анх удаа финал шалгарна. Харин Сэлэн Боднос 6 одоо гейм 6-даа хожвол дахиад гейм 7 гэдэг нэг даваа хүлээж байна. За тэгэхээр за энэ цувралж үнэхээр тоглолт болон үе болон баг юм сенсацтай гэмээр цуврал болж байна да. За тэгээд тоглолтын 4-р тоглолтын дараа бол мэдээж Apes баг бол ялтар байгуулсан. Тэгээд тэгшээ бол та баг бол яг ордоос дондороо гараад бол хөөгцсөн байлээ. Тэгээд тэр ч яалч уусаа хөөгдөхөр л дөө. Тэгээд тухайн одоо дондороо гаргасны өрөө нь болохоор бас Facebook дээр тиймэрхүү постыг бол хийсэн байлээ л. Тэр нь харагдаж байгаа. За холбооноос намайг нэг тоглолтоор бандаж мөн 1 сая төгрөгийн торгууль тавьсан мэдээлэл ирлээ. Би буруугаар олоншурч байгаад л шийдвэртэй марахгүй. Дараагийн тоглолтыг багийн эзний статусаар биш үзэгчийн хуваар тасалбараа аваад үзэж болно. Багийн эзэн статусаа 2027 он хүртэл бандуусан мөнхчин шиг гэсэн үг. Миний хувьд сургамж боллоо дахиж зайл мэхэнд нь унахгүй. Маргааш Сэлэн Боднос фэнүүд илүү хүчтэй орж ирээрээ гейт нэг одоо хамтдаа үзцгээе гэд нэг иймэрхүү постыг үл бичсэн мэл. Тэгээд яг тухайн пост холбоотойгоор бас тулгаг хөөж болохоор нэг иймэрхүү постыг үл бичсэн байл л. Иймэрхүү постыг үл бичсэн. Одоо энэ л хоног гэж байгаа. Нэг буйдаахыг болохоор металл багийн эзэн буйдаахыг болохоор мессенж жагаад ахын минь хоёр хайртай дүү яаж байна гэд тэгээд хоёр багийн эзний зургийг хийсэн. Тэгсэн чинь доор нь болохоор SJBs багийн эзэн болохоор хайрт буйдаа ахтай спортын ордонд очиж нэг минд мэднэ гэд тэгсэн чинь буйдаах болохоор бас нэг юм коммент үлдээсэн байлээ л дээ. Энэ л хоног гэж байгаа. Хулгайч болгон баян болдгүй хүссэн болон авраг авдгүй маа та нарыг бодвол 3 жил гэд одоо коммент үл бичсэн байна лээ. Тэгсэн чинь доор нь болохоор SJBs багийн эзэн болохоор бас мессенж байгаа манайх нэг цомтой болсон гэд бас нэг комментиг үл үлдээгээл амжиж илээ. Тэгэхээр бас нэг иймэрхүү пост болоод өнгөрсөн байна. Яг донтоо руу гаргахаас өмнөх болон одоо SJBs багийн эзэнтэй очиж юу ярьсан талаар нэг иймэрхүү рилиг бол SJBs багийн эзэн болохоор хийцэн байл л дээ. За яг тэгэхээр мэдээж тухайн үйлдэл бол те ямар нэгэн байдлаар хайшлах хүлээгээд одоо сая төгрөгөөр бамдаг ч юм уу тиймэрхүү арга хэмжээ хонолт зүйт. Яг бол яг SJBs багийн эзэнгийн хувьд чинь угаасаа хөлгүүдэд суурлал л дээ 2000 хотч 22-оос 23 оны улирал илүү дээ. Бас ордоос гарахтаа бол те хөлгүүд багийн фэнэд рүү бас дунд тууруу бол өгжөөсөн юм түүхтэй тэгэхээр тэгээд одоо юм иргэн гэдэг чинь тэгэл карма юм болоо да. Ямар ч тач холбооноос бол ямар нэг арга хэмжээ аваад бол сая төгрөгөөр одоо торгоод ч мөнхөө ёс зугаар одоо хэмжээнүүдийг л авсан шиг байлээ. За харин хэвэл одоо цувралын 5 дахь тоглолт нь яг юу болсон хэрэг ярилцъя гэж бодож байна. Бэм 83 авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикэмэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. За ерөөдөө тус сууралд бол Scrabble хувьд болохоор за ойролцоогоор 30 он бол дундалж байгаа. 29 он тийм 30 он бол дундалж байгаа. Тухайн сууралд тухайн тоглолт нь болохоор 21 он авсан. За Cousins хувьд бол Game Tab дээр бол ерөөдөө 4 он авсан. 4 давчныг түүний хэм давтлагаатай гэдэг энэ бол нэг юм мэддэг юм танил төр зураг яваад байгаа юм миний хувьд. Миний сонсноор өнгөрсөн жилийн Асын өлгүүд болон Сэлэн Боднос багийн цувралын 7 дахь тоглолт гарах үед Cousins болохоор багийн удирдлагаасаа болохоор ерөөсөө миний цалин нэм энэ нөөц Монгол ростер ч болохгүй байна. Үгүй бол Game 7-д бол ер нь баг хожихгүй дээ гэдэг ухааны юм болсон гэж би бол сонссон. За үнэн удаа нь мэдэхгүй шүү guys ургасаа.
Тэгээд яг энэ цувралын тавт тоглолт нэг ийм болчуудаа гэж харж байна. Тэгээд Scrabble угаасаа Cousins-ийн дүү юм байлээ. Угаасаа Cousins юуг нь Scrabble яг тийм юм байлээ. Тоглолтын Game 5-ын эхний 2 үед баг Scrab за нэг 6 оноо авсан уу да 5 6 оноо л авсан байх. Тэгээд 3 дахь үед гарч ирээд 10 оноо дараалаад авсан байхгүй. Тэгэхээр энэ юу гэж байгаа гэхээр хөсөөл би чадна шүү. Үнэхээр би хөсөөл бол уг нь би бүгдийг чадна. Гэхдээ хөсгөгөө Cousins мэднэ гэж байгаа юм шиг тим тоглож байгаа. Тэгээд бас нэг ийм шоу яваад ирсэн нөө Cousins аль хэдийн Филиппиний дээдлэгт одоо гэрээ байгуулсан гэрээ ингээ сайн хийцэн үгүй юу гэдэг дээр бас нэг юм юу яваад байгаа. Маш. Тэгээд яг AI ч юм уу бас олон их сургуулиуд харахаар их сургуулийн батаа бичсэн одоо ихэд юм румор бол яваад эхэлсэн юм байл л дээ. Одоо энэ би тоглож нэг тамирчны орны болохоор одоо тэг Cousins-тэй гэрээ байгуулах байгаа гэдэг нэг тиймэрхүү яриа бол яваад гисэн билээ. Тэгэхээр магадгүй хэдүүлээ одоо өнөөдрийн тоглолтыг харцгаа. Хэрэв өнөөдрийн тоглолтод хожигдоод дуусвал магадгүй Cousins болон Scrabble болохоор хүснээ авч чадаагүй байх. Харин өнөөдрийн тоглолт очвол мэдээж Game 7-д дахиад бас нэг тиймэрхүү дүр зураг харагдаж магадгүй санагдаад байгаа. Тэгэхээр мэдээж Scrabble болохоор одоо 2000 оны залуучлаа дөнгөж 25 настай. За харин Jamarcus Cousins болохоор одоо 35 настай ихэд ахмад тамирчинлогоо авсан учраас мэдээж хэрэг түүнд бол яг аврагын цом мэдээж чухал байх л да. Гэхдээ яг санхүүгийн дутартай байдал нь чухал уу эсвэл яг аврагын цом чухал уу гэдэг нь одоогоор бол дэнсгээд бас жоохон хэцүү байж магадгүй. Тэгэхээр одоо энэ Game 6 миний хувьд маш их сонирхлыг татж байна. Энэ тоглолтын дээр бол ихэд сагсан мөн сонирхтой хүмүүс болгон л Game 7 үзийг хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол Game 7 үзмээр байна. Тэгэхээр тухайн тоглолтын сэлгэн бодноос баг бол ялаасаа гэж бол хүсэж байна ихэд. Харин Netokovich-д яг тэр талбай дээр гаргаж байгаа шийдвэрүүд одоо оруулж байгаа rotation ч юм уу нэг тамирчнаа нэг 3 минут суулгаад 2 минут өөр тамирчин гарч ирэл яг нэг юм rotation нь бол яах гээд байгааг би бол яг сайн ойлгоогүй. Ямархуу загсан мөнгө тоглох гээд байгааг нь бол бас жоохон ойлгохгүй байгаа. Харин мэдээж 3-3 хувьд болохоор 3-3 шигшээ багийн хувьд болохоор мэдээж стил одоо хүртэл хүлээлт нь хүрэхгүй л тоглож байгааг харж байна. Тэгэхээр магадгүй өнөөдөр шилэн боднос богийн улирал дуусвал дараагийн дугаарт ч бодносын талаар маш их зүйлсийг бол ярих байх та. Тэгэхээр өнөөдрийн тоглолтод та бүхэн боднос хожныг бол яг юу хийх ёстой вэ гэдгийг дор комменттэй үлдээгээрэй. За харин эпизод болохоор Game 5-д James Carney 14-ыг авч George Terrace 21-ыг авсан. За тэгээд хамгийн тухайн тоглолтод миний хамгийн их харсан таарсан зүйл болохоор Carney Cousins-өөс давталжаад нэг одоо нэг юм celebration хийсэн бол надад маш их таалагдсан. Тэгээд яг тэгтээ Game 5-ыг хэн шийдсэн бэ гэвэл Саруул Эрдэнэ шийдсэн шүү guys. 6 холын шидэлтээс 5 амжилт 15 оноотой 83%-ийн 3 оны шидэлтийн гүйцэтгэл. Тэгэхээр энэ тухайн 5 дахь тоглолтыг шийдсэн хүн бол Саруул Эрдэнэ шүү. За өнөөдрийн BTF Endless болоор хэдүүлээ Harden 9 Red Metal-ийн талаар ярилцгаая. За шууд unboxing-аа хийцгээе. Забас өнгөдөг бүлж шүү. За Harden Walls Red Metal-ийн болохоор 2025 оны 9 сард болохоор $160 үнэлгээтэйгээр бол зах зээлд бол худалдаанд гарсан юм билээ. Мөн дээрээс нь өсгийн ирлэгт байлгах технологи нь болохоор Anthony Edwards нэгдтэй байдаг carbon fiber материалыг ашиглаж өгсөн илүү батбөх болгож байгаа юм билээ. Мөн дээрээс нь та бүхэн харуул одоо энэ гурвалжсан агаар нэвтрүүлэлтийн систем нь болохоор мэдээж нэгдүгээрт Adidas брендийг илэрхийлж байгаа. Мөн дээрээс нь хүл амьсгалах одоо энэ нөхцөлийг болохоор нэмэлтээр бүрдүүлж өгдөгөр болохоор онцлогтой юм байна лээ. Мөн дээрээс нь Harden Walls дээр бүтэн уулны light boost технологи болон light strike технологи нь бол хамтдаа байдаг. Хэрвээ та бүхэн тухайн Red Metal-ийг авахыг хүсвэл BTF-ийн Adidas-ийн 3 салбар дээр болохоор 40-44 сайз нь болохоор байгаа юм байлээ. Би тэгээд доор худалдаж авах боломжтой линкийг байршуулчих. За тэгээд энэ дугаарлаар хэдүүлээ Harden Walls Red Metal-ийг онцолж байна. За мөн дээрээс нь Adidas брендийн 2026 оны хавар зууны коллекцийн шинэ загварууд бүх салбарт нь ирсэн байгаа юм байлээ. Усын эхлэлгүүрийн зүүн талд 4-р хорооллын номын эхлэлгүүрийн замын үед хүнүү хорооллын Бэний давхарт за хэрвээ онлайнаар захиалах бол description дээрх линкээр ороорой. За тэгээд бидэнтэй хамтран ажилладаг BTF-ийн Adidas. За иргэд бүдээрээ сэтгврүүг орцгоё. Тэгээд дараагийн сэдв болохоор 3-3-ийн Азийн аврах шалралт тэмцээнд оролцох ростер бол албан ёсоор зарлагдсан. За тухайн Азийн аврах шалралт тэмцээний ростер бол албан ёсоор гарсан байлаа. За Knights-ийн 3 тамирч орсон байлаа. Тэр нь болохоор Сугуроочор, Ганбаатар, Жинхутаг. Тэгээ бас дээрэс нь Болтко багцсан байлаа. За тухайн ростер надад маш дэжгүй ростер санагдаж байгаа. Яг Сугуроочор бол бие үцээтэй 3-3-т маш гоё тохирдог. За Ганбаатар угаасаа доор хөлдөөж одоо 3-3-т маш зогцсон тоглолт. Болткийн хувьд найруулах сайтай ч юм уу. За тэгээ хутгийн хувьд болохоор угаасаа шидэл сайтай. Тэгэхээр тухайн бүрэлдэхүүн бол надад бол 3-3 дээр бол маш юм тохирсон бүрэлдэхүүн санагдсан. Тэгээ ямар ч тач амжилт хүсье гэж бодож байна. За тэгээ бидний дараагийн сэдв болохоор за дээдлигийн шинэхэн баг хэдүүлээ хүлээж авцгаая да. Энэ бол Western Warriors. За мартаж Western Warriors багт бол баяр хүргийн TLG 40 баг нь багтай ерөөхдөө маш ширүүн тоглолт хийгээд бол ямар ч тач эцсийн цэцэд
авраг авч чадлаа. Баяр хүргээ дараа жил дээдлихт одоо бас ярих юмтай нэг баг орж ирж байна да. За тэгээ ийм хөгжлийн лигийн авраг болохоор 50 сая төгрөгийн шагналтай байт юм байна лээ. Тэгээд ямар ч тач финалийн MVP-гээр нь болохоор мэдээж Randy Bale бол тодорсон. За Bale-ийн хувьд миний хувьд бол сонирхолтой нь юм билээ шүү. Сарын ерөөдөө $8,000 үнэтэй юм импорт гэж сонсон. Тэгэхээр магадгүй хэрвээ дараа жил Randy ирвэл бас үнэн хөөрөх өсөх байх. Түүний хувьд яалтчгүй үнэхээр тухайн тоглолтод 24 оноо авлаа. Эхний хагаст нэг 15 оноо авлаа 6 оноо авч. Тэгээд хоёрдугаар хагаслаар бүх үйлчлэгнүүд авсан шийдвэрлэх мөчөд хэдэн жудаа 3-аас за тэр сүүлийн хийдэг баазар бараг баазар та тэр баазар шийдэл бараг зооноос шахуу степ бэктэй шийдэлт бол бас түүнийг бол бас Монголын эм лигт бол тамгалсан шийдэлт бол өнгөрсөн шүү. Тэгэхээр ямар ч тач Western Warriors баг бол юм байна. Мөн дэс болдотор явж болохоор тухайн тоглолтод 15 оноо авсан. Тэг би яг тухайн багийн талаар жоохон хараад судлаад юм шиг анзаараад үзэхэд болохоор ингэж байна. Ерөнхий спонсор нь болохоор за бод даатгал байгаа юм билээ. За тэгээ Petrois Group байгаа юм билээ. Мөн дээрээс нь EcoCar гэдэг гай сонсд энэ чинь баг дээдлийн хэмжээний одоо спонсортай байгаа хөө Petrois Group шүү дээ. Petrois Group тэгээд бод даатгал гээд ирэхэд спонсор үзэл угаасаа л ер нь анханасаа юм дээдлийн хэмжээний спонсортай баг байсан юм билээ. Тэгэхээр магадгүй дараа жил энэ дээр бас бүр олон одоо спонсоруудын дэмжлэг бол орж ирэх нь бол гарцаагүй байх. Тэгээд за одоо энэ айгүй сонирхолтой заяа гэж та бүхэн анзаарсан үгүй юу? Сүүлд шинээр нэг өмсөл хэлсэн шар өнгөтэй одоо хуучин гардыг санагдуулмц нэг тиймэрхүү шар өнгөтэй өмсөл хэлсэн. Тэр өмсгөлийн хойно байгаа логог та бүхэн анзаарсан уу? Би яг сүүлд нэг постуудыг үзэж байгаад анзаарсан юм л да. За тухайн постыг за би энийг хэлэхээс өмнө та бүхэн хэрвээ шууд тэр логог мэдчихв шууд одоо коммент үлдээч. Тэр нь ямар лого байсан вэхээр Alter Sport хорооны лого байсан юм аа. Танан гардын л одоо Alter Sport хороо шүү дээ тий. Бид найл мэддэг. Тэгэхээр магадгүй дараа жилээс энэ бол official болчих байх. Энэ багчийг ер нь гэхдээ Alter Sport хороотой холбоотой юм шүү гэд харахаар яалтч Ороосаар харахаар ганга юм билгүүн Болдбаатар Тэмүүжин ч юм уу те. Тэгэхэд яалтчгүй энэ баг бол Alter Sport хороотой холбоотой баг юм шүү гэж би бол бодсон. Тэгээд лого нь бол явжлаа. Магадгүй дараа жилээс лого нь урд нь гараад ирэхийг бол үүсэхгүй. Тэгээд яг мэдээч хэрэг эмлиг эхлэж байгаад хамгийн favorite дээр нь бол угаасаа Western Warriors-ыг бол нэрлэжсэн шүү дээ. Яг бол дээдлийн одоо шгшээ багийн хэмжээнд тоглож 2-3 тамирчинтай яг иж явж байгаа. Roster хэвд болохоор ихэд ихийн л дээдлэгт байсан хүмүүс байсан учраас хамгийн favorite баг нь бол Western Warriors байсан. Яг тэр хэмжээгээр тэгээд маш их өөрсдөнд pressure дарамт байсан байх. Ямар ч тач энэ бүгдийг бол туулаад аваараа авч чадлаа баяр хүргэе. За харин play-ийн хэвд болохоор Монголч болон TJ төшиг баг нь баг болохоор тоглож байна. Одоогийн байдлаар бол 1-1 болцсон байна. За эхний тоглолтод би Монголч хожигдод бол жоохон гайхсан. Яг энэ жил 10 жилийн өн тохиолж буй Monlive спорт ховц үйлдвэр нь спортын ямар ч ховцыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын ховцыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотгоны 130 дугаар байр нь бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын ховц сэрэл хэрэгтэй бол Monlive спорт ховц үйлдвэрлэлд хандаарай. За би энэ TLG төшиг багийн Corey Sanders гэх тамирчны талаар жоох юм харлаа. Тэгэхээр энэ болохоор 1997 онд төрсэн юм байлээ. Тэгээд 2018 онд драфтад өгсөн ч драфт сонгож чадаагүй. Гэхдээ Lakeland Magic буюу Orlando Magic багийн жилийн багт болохоор тоглож ирсэн юм байлээ. За тэгээд Mexico Posh одоо Litv ч юм уу маш олон тийм Европын лигүүд бол тоглож ирсэн юм тамирчин байлээ. Метр 88 см өндөр байсан баг. Бас яг цэвэр холбогчийн байрлалаар тоглолтыг юм тамирчин байсан байлээ. Нөгөө талд нь болохоор Монголч баг болохоор бас Quarry Greenway гэх тамирчиндээ бол play-in үеэр бол гэрээ байгуулсан юм шиг л тэгээд баг Ross нийлүү байсан юм шүү дээ. Би харахад за тухайн тамирчин нь болохоор 1988 84 онд төрсэн. Одоо 42 настай бас нэлээд ахмад тоглогч байх шиг үл метр 98 см өндөртэй SF SG-ийн байрал тоглолт. За тэгээ Франц, Австрали, Пош, Финланд, Бельгичүүдтэй бас маш олон ариун сагсны ариун түүхтэй ийм тамирчин юм байна л тэгээд ямар ч тач яг харахад бол баг надад бол Росс нь л илүү санагдсан. Тэгээд яагаад бас Россо болоод ийм жоохон нас одоо жоохон хөгшин болж бичсэн бол гэж би бол анзаарсан шүү. Тэгээд ямар ч тач цуурлал нэг болцсон. За Corey Sanders-ийн хувьд болохоор эхний тоглолтод бол 35 оноо 34 минутанд авсан. Тэгээд 7 ассист 6 ребаундтай. Тэсэн чинь хоёр тоглолтод нь болохоор нэг ч тавтлаа амжилттай болгоогүй. Яг 5 он авсан. Тэгэхдээ 7-оос тэг Талбайд 30 минут өнгөрүүлсэн. Яг 10 ассист өгсөн 6 ребаунд. Мэдээж яг Sanders дээр маш их тийм юу бол иржил байлээ л дээ. Дабл тим ч юм уу алаад хийж. Гэтэ бас яг нэг адилхан дүр зураг байх байдэ гэж би зүгээр санаа зовсон. Одоо эхний тоглолтын дээр нь яг өсвөл чадна гэдгийг харуулж байгаа. Хоёр дахь тоглолтын хөчнөд дараа за гуравт нь за би надад миний те мөнгөийг илүү төлөвлөл би гейм 3 дээр чинь сандлаад хожоод өгөө гэдэг ч юм уу тэгсэн байх байдгийг гэс би бол жоохон санаа зовж гин. Тэгэхээр яг тийм биш байгаасаа ямар ч сургуулийн 3 дахь тоглолтод талин очихыг бол та бүхэнд санаа бодоод комиссэл үлдээгээрэй. За ингээд бидний
Ярилцах хэдүүд бол дуусч чинь. За харин одоо хэдүүлээ Big-ийн зүгээс гаргаж байгаа цоош гэх болонд орцгоо. Энэ болохоор Powered by K-Tab хэд юм бэ? Тэгэхээр Big-ийн зүгээс гаргаж байгаа энэхүү булангаараа яг ямар хөө талаар ярилцах вэ гэхээр та бүхэн нэрээс нь ойлгосон байх. Ерөөдөө дийлэгт ирж байгаа celebrity хүмүүс болон талбай дээр одоо байгаа тамирчид ямар хөө ерөөдөө пүүз, хувцс ч юм уу ямар хөө өргөл өмшөөлөлөө тэр талаар товчхон яриад өнгөрцгөө. За тэгэхээр бид намын онцлог хүн болохоор за мэдээж Chips багийн хөрөнгө оруулагч, Шунхлаа группийн захирал, за бат сайхан захирал болохоор тухайн тоглолтод болохоор Jordan-ыг Travis Scott Olive гэдэг үнгийг өмсөж ирсэн мэлээ. За тухайн бүс нь болохоор одоогийн байдлаар зах зээл $1200 үнэлгээтэйгээр бол тоглож байгаа ийм пүүз юм бэ лээ. Мөн дээрээс нь Chips багийн Ambassador Rod Баяр нь болохоор тухайн тоглолтод болохоор Jordan 4 White Cement гэдэг пүүзийг бол өмсөж ирсэн байлээ. Тэгэхээр тухайн бүс нь одоогийн зах зээлд $300 үнэлгээтэйгээр худалдаалагдсан байлээ шүү. Мөн дээрээс нь тухайн тоглолтод өмссөн ямар хөө талбай дээр пүүзүүд байсан бэ гэхээр Kobe 4 gold medal байсан. За Kobe 6 Pro reverse screen одоо бол $500 үнэлгээтэй байна. За Kobe 6 Jalen Brunson бас талбай дээр бэлээ $700. За Kobe 5 Caitlin Clark $350. Мөн дээрээс нь бас Chips багийн Ambassador төшөг болохоор Jordan 3 Pure Money-г өмссөн байлээ $300 үнэлгээтэй гэдэг ч юм уу. Яалтчгүй дээдлийг үздэг хүмүүс ихэд бас иймэрхүү хэмжээний одоо үнэвтэгтэй outfit-ийг бол бүрдүүлээд бол ирдэг юм байна. Өмнө та бүхэн өөрөө анзаарсан юм outfit-үүд байвал манад орсоор comment-д бол үлдээгээрэй. За ямар ч манай эхний хит юм бэ дугаар маань өндөрлөж байна Powered by K-Tab байла. Хэрвээ та бүхэн K-Tab-ийн гарсан цоошин одоо энэ сагсны оймсыг авах хүсвэл доор линкээр бол ороорой. Би линкийн YouTube-ийн description гэсэд үлдээчи. За манай season 2 episode 27 өндөрлөж байна Powered by Airplane. Аялыг хөгжим мөн бидэнтэй хамтран ажилладаг Singur Ultra, Adidas Mongolia, за тэгээд Toki application мөн дээрс нь Mon Live Sport товц зөвлөлөл бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За тэгээд дараагийн дугаар уулзцаа. Түр баяртай. Powered by Airplane. Аялыг хөгжим.